Та амьдралдаа ямар нэгэн байдлаар мөнгөний асуудалтай тулгарч байсан бол яг одоо энэ зүйлд анхаарлаа хандуулаарай. Мөнгөний сэтгэл зүйн 8 төрлийн дөрвүүд байдаг ба эдгээрийг мэдснээр та яагаад тухайн үед танд мөнгө байхгүй болсон бэ гэдгийг ойлгох болно. За эхний дүр бол жинхэнэ эзэн гэж байгаа. Мөнгөнд хяналттай, төлөвлөгөөтэй мөнгөөр аюулгүй байдлаа бүрдүүлдэг хүмүүсийг хэлж байгаа. Хоёр дахь төрлийн хүмүүс маань хамгаалагчид, айцтайгаар мөнгөтэй харьцдаг, алдхаас маш их болгоомжилдог төрлийн хүмүүс бол хамгаалагчид. Харин дараагийнх нь бол жаргал хөөцөлдөгч. Амьдралын сайхныг эдэлж зарцуулахад, хөгжилдөхэд зугаа цэнгэлд мөнгө зарцуулдаг хүмүүс. Дараагийн зүйл нь хандивлагч хүмүүс. За бусдад туслахтаа баяртайгаар мөнгөө өгдөг. Гэхдээ өөрийгөө ихэвчлэн мартах хандлагатай байдаг хүмүүс бол хандивлагч ангилал. Дараагийнх нь хураагч. Мөнгөө хадгалах дуртай, зарцуулахтаа хэцүү, аюулгүй байдлыг чухал гэж үздэг ийм хүмүүс байгаа. Дараагийнх нь эрэл хайгуулч. Мөнгөө эрх чөлөөг илэрхийлдэг олон бизнес санаа өөрчлөлт дуртай ийм хүмүүсийг бол эрэл хайгуулч гэж хэлдэг. Дараагийнх нь болохоор innocent буюу одоо гинэн цайлхан ийм хүмүүс байгаа. Мөнгөний талаар хариуцлагаас зайлсхийдэг, бусдад ихэвчлэн найддаг ийм гинэн хонгор innocent буюу хүмүүс байгаа. Дараагийн төрөл нь болохоор уран бүтээлч. Мөнгөний урсгалыг татаж чаддаг, баялаг сэтгэлгээг эзэмш чаддаг ийм төрлийн хүмүүсийг хэлдэг байна. За жишээгээр аваад тайлбарлая. За жишээлх юм бол та хамгаалагч дүр төрхтэй байх юм бол та мөнгөөр зарцуулах болгондоо сэтгэл төгшөж, үргэлж дараа нь юу болох бол, ирээдүйд мөнгөгүй болчвол яах болоо гэж айж байна гэсэн үг. Харин та жаргал зугаа цэнгэлэгч хайгч төрлийн хүн байх юм бол та амьдрал богинохон гээд дандаа амттай хоол идэж аялал дэлгүүр хэсгэд мөнгөө зарцуулдаг гэсэн үг. Тэгэхээр таны энэ мөнгөтэй хандлагад байгаа хандлага маань сэтгэл зүйтэй холбоотой байх нь. За илүү дэлгэрэнгүй мөнгөний сэтгэл зүй сургалтаас хүлээн авч үзээрэй.